Агаар цэлгэлт. Халдварын их уурхай нь амьсгалын эргэтэн буюу уушиг, гуурсан хоолой, түнх, сүрээтэй туберкулезис ялгаруулж байгаа өвчтөн юм. Өвчтөн ханиах, ярих үед сүрээгийн туберкулезис агуулсан янз бүрийн хэмжээтэй хэсгүүд агаарт тархана. Сүрээгийн тусламж үйлчилгээ үзүүлэх амбулаторийн хэсэг, сүрээгийн лаборатори, тусгаарлах өрөө, цэрний сорьц цуглуулах өрөө, бронхоскопийн өрөө, хүлээлгийн хэсэгт сүрээгийн халдвар тархах өндөр эрсдэлтэй газарт агааржуулалтыг тогтмол хийж байх шаардлагатай. Байгалийн агааржуулалт, цонх, салхивч, агааржуулалтын хоолойн тусламжтайгаар өрөөнд агаар сэлгэлт хийх үйл явц. Эмнэлгийн үзэлгийн өрөөний хаалга, цонх, салхины агаарын урсгалаас шалтгаалan сүрээгийн халдварын эрсдлийг нэмэгдүүлэх, бууруулах, халдвараас сэргийлэх нөхцөлийг бий болгодог. Энэ байршил нь агаарын урсгал өвчтнөөс эмнэлгийн ажилтан руу чиглэж байгаа нь буруу. Энэ байршил нь агаарын урсгал эмнэлгийн ажилтнаас өвчтөн рүү чиглэж байгаа нь сайн. Энэ байршил нь эмнэлгийн ажилтан, өвчтөн параллел, агаарын урсгал хөндлөн чиглэлтэй байгаа нь өвчтөн, эрүүл мэндийн ажилтан халдварт өртгөөс сэргийлэх хамгийн зөв шийдэл юм а. Өрөө тасалгааны цонхыг онгойлгож байгалийн агааржуулалт хийх нөхцөлийг бүрдүүлэн агааржуулалтыг тогтмол хийхийг зөвлөж байна.